За жилээс жилд бас энэ нэг яригддаг асуудал нь энэ аудитын тайлангаар илэрсэн энэ зөрчлүүд болох Чингис хаан үндэсний хөрөнгө оруулалтын банкд байршсан энэ 256.9 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгийг эрсдлийг бол үүссэн байна. Энд анхаарна уу гэж байнга анхааруулдаг. За энэ дээр холбогдох засгийн газар болон сангийн яам ямар ажил хийсэн бэ? Нийгмийн даатгалын дараа бачрал дарга нэмж хариулах уу? Хэдээс хэдэн оны хооронд хэдэн төгрөг байршуулад хэдэн оноос хойш одоо ийм нөхцөл байдал үүссэн юм бэ нийгмийн даатгалын сан дээр гэдгийг нэг сайн нарийн сайн тайлбарлаад тааж 3 номерын микрофон дээр. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дараа бачрал. За ихнээс гişний асуултанд хариулъя. За нийтдээ Капитал банкн дээр 104.2 тэрбум төгрөг 2016 он хүртэл хугацаанд нийтдээ 16 удаагийн гэрээгээр байршсан байгаа. Тэгээд энэ мөнгнөөс 38.8 тэрбум төгрөгийг төлөвлөлээд одоогийн байдлаар 65.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Чингис хаан банкны хувьд 103.6 тэрбум төгрөгийн авлагатай байсан. Үүнээс 14.2 тэрбум төгрөг төлөвлөлээд одоо 89.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийтдээ энэ хоёр банкнаас авах авлагын дүн бол 154.8 тэрбум төгрөг байгаа. Энэ мөнгө одоо хөрөнгөний араас бол энэ 53 тэрбум төгрөг бол 2016 оноос хойш төлөөсөн мөнгөн дүн байгаа гэдэг нь бас нийлбэр дүн байгаа. За энэ нуугдмал хөрөнгө илрүүлэх ажлуудыг бол прокурорын газар, тэгээд авлагтай тэмцэх газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтарч ажиллаж байна. Одоогийн байдлаар удаачралтай байгаа юм бол үнэ. Баярлалаа.